сэтгэлээ болцгоо. Маш их баярлалаа. Нийт одоо Монголын ардын урлаг таартай та бүхэндээ бас энэ орой гайхалтай мэндийг дэвшүүлье. Тэгээд 16 удаагийн мөнгөн модны наадам болол миний хувьд бол босго өндөртэй 3 дахь удаага ер нь бол шилдгийн 3 болоо. Тэгээд яг 3 дахь удаага дээр авч байна. Тэгэхээр маш одоо юм нэг том зүйлийн ард ингээд гарсан мэдрэмж төрж байна. Тэгээд илүү ихийг хийж бүтээхийг, илүү их үлгэрлэн дуурайлуулахыг одоо хүсэж байна. Тэг. Өнгөрсөн жил болоод ер нь энэ жил таны хувьд яаж бүтээлэр бүр ихсэн. Ямар амжилттай үзүүлж байна. За тэгвэл 7 сард би Азийн ээж зэрэглэлийн госол бүжигчдийн тэмцээнд яг ардын төрөг бүжгийн төрөл тэргүүн байрыг авсан. Тэгээд Оросын холбооны улсын Чечен хотын Грозны хотод болсон Махмуд Айсанбаева гэж зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин маш том бүжиг дэглэж хүний одоо нэрэмж дуралдаанд бас нэгдүгээр байранд орсон. Тэгээд Чимээгүй хотын жолооч гэдэг маш сонирхолтой кино одоо Сингапурын найруулагч бид эдийн бүтээсэн нэг уран бүтээл байгаа. Тэр кино маань 11 сард Эстоны Таллин хотод нээлттэй хийгээд тэгээд Гран-при шагнал зэрэглэлийн уралдаанаас Гран-при шагнал аваад тэгээд шилдэг зураач гэдэг шагналыг авсан. Тэгээд саяхан баг 2 хоногийн өмнө Осакогийн кино наадмаас жүжигчин миний хувьд бол шилдэг Азийн жүжигчин гэдэг шагналыг бас хүртсэн. Тэгээд дахиад бидэд бас фестивалд явах гээд одоо өдрөө хүлээгээл байж энэ да. Мэдээж та бас энэ шагналаас урам авч байгаа цаашдын зорилго юу? Би бол дан одоо нэг бүжгээрээ дагнахаас илүү бас өөр салбарт хүч үзсэн юм чинь бас илүү тийм олон талын зүйлд өөрийгөө сорж үзэх. За ганц бүжигчин биш те жүжигчин. За яг уран бүтээлч хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг болоо мэдрүүлэхийг одоо өөртөө ч мэдрүүлэх, бусдад ч гэсэн таниулахыг одоо хичээнэ гэж бодож байна да. Анх хэдэн наснаас ер бүжиглэж эхэлсэн бол? Би Монгол Улсын консерваторт 8 дугаар ангиасаа ороод тэгээ 12 дугаар ангида төгсөөд үндэсний урлагийн театрт 14 оноос ороод нийтдээ 11 жил одоо ажиллаж байна. Одоо үндэсний урлагийн театрт госол бүжигчнээр явдаг байгаа. Ийм нэр хүндтэй шагнал авсан ч одоо энэ үед анхны одоо бүжгийн багшийг авсан. Тэлгүй ахын. Манай бүжгийн багш бол Монгол Улсын гавьяач жүжигчин үндэсний урлагийн театрын Ахмад уран бүтээлч. За бас маш олон шавнырыг бол төрүүлсэн багш маань Монгол Улсын гавьяач жүжигчин Алтан гэрэл багш. За дээрэс нь бас мөнх дэлгэр багшигаа бас дурдахгүй байж болохгүй. Тэгээ оюун багшигаа бас дурдахгүй байж болохгүй. Тэгээд сэвждийн нэрмжт бүжгийн чуулгын одоо ерөнхий бүжиг дэглэж хашхуу багш маань байна. За цэцгээ багш маань, хосоо багш маань гээд маш олон багш нар бол байгаа. Тэгээд энэ ганц нөгөө нэг урлагчин ганц би бол биш бид байдаг. Тэгээд хамтын бүтээл. Тэгэхээр бүх хүмүүст одоо чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ өнөөдөр бас Сэвждийн Сүхбаатар гэдэг маш агуу хүнээс энэ гайхалтай цомыг авлаа. Тэгээд маш их баяртай байна. Баярлалаа.